За 1 2 3. За тэгэхээр инженеринг менежмент клубээс хөтлийн олж байгаа подкастын 2 дахь удаагийн дугаар маш удаан хугацаанд завсарласны үндсэн дээр бол ингээд эхэлж байна. Тэгээд өнөөдрийн подкастыг мөнгөн төрийн явуулын подкаст станц хийж байна тий. За инженеринг менежмент клубын гишүүд хийж байна. Тэгэхээр тухайн сард одоо шилдэг илтгэлүүд буюу хүнд илүү хөрсөн илтгэлүүд төр бид нар энэ подкастыг хийж байгаа. За тэгээ энийгээ манай гишүүд бол илүү чөлөөтэй байдлаар одоо ингээд аудио хэлбэрээр подкаст болоод бид нар бичиж байна. Төслийн удирдлагын багийн ахлах яг өөрийнхөө хийдэг ажлыг хуваалцсан байна. За тэгээд бит гурав бол одоо энэ бичиг баримт хамгийн чухал гэдэг дээр өөрсдөө асуултыг бэлдсэн. Тэрнээс өмнө ер нь яагаад энэ сэдвийг сонгож авав? Тэгээд хүмүүст бас хүрсэн учраас аль хэсэг нь хүмүүст илүү хүрсэн юм шиг сэтгэл ирсэн бэ гэдэг тал дээр бас ярьж эхлэе гэж бодож байна. Тийм яг нэг олон улсын төслүүдтэй ажиллаад эхлэхээр энэ асуудлыг ойлгох юм билээ. Өмнө нь болохоор өөрөө яг баримт бичгийн төгшөөдөг төрлийн ажилтан байсан. Тэгэл барилгын салбар ч өөрөө маш их баримт бичгтэй. Бүх баримт бичгийг нь хин нэгэн угсралтан дээр ажиллаж байгаа хүний хувьд бол хин нэгэн шаардаад идэг. Тэгэл бид нар бол зүгээр яг ажиллаад явуулмаар байдаг. Ингээ баримт бичиг юм чухал энэ төр гэл иймэрхүү төгшөөсөн хандлагатай яваад исэн чинь буцаад яг зураг төслийн байгууллага, олон улсын байгууллагатай ажиллаад ирсэн. Баримт бичгийн чухлыг айгүй их мэдэрсэн. Тэгээд төслийн удирдлагын багийг нээгээд ажилласан чинь бүр одоо удирдах байгаа хүн учраас эрсдэл гарч байгаа асуудлаа шийдвэрлэх, улам сайжруулах ч юм уу. Тэгээ энэ асуудлыг гол одоо холбоос болж байгаа ажил нь тухайн ажлыг баримтжуулсан баримт бичгүүд болж таарсан. Тэгээд энэ талаар яг клубийнхандаа гоё нэг мессеж өгье. Ер нь бол баримт бичгийг бити ингэж хаашин тавиарай, амар чухал шүү гэдгийг сануулгах зорилготой юм бэлтгэл байсан. За ирсэн санал хүсэлт ер нь бас юг илүү сонирхож таалагдсан гэж ирүүлсэн байсан байна. Нөгөө бид нар ингээд санал хүсэлтээ бичиж өгч байгаа шүү дээ тийм. Би нөгөө ихтгэл дээр ер нь нэг хэсэг нь одоо яг манай төслийн удирдлагын баг баримт бичгийн дээр ямар өөрчлөлт шинжилтүүдийг хийгээд сайжруулалт хийгээд явж байгаа талаараа дурдсан байсан. Тэгээд тэрний талаар илүү цааш нь хүмүүс ингээд ихтэлж сонсох сонирхолтой байсан. Тэгээд бид чинь нөгөө ихтгэлийн хугацаа бага учраас гол мессежээ бариад ихтгэлээ бэлтчихсэн. Тэгээд цаашдын дараагийн сэдвүүдээ яг гоё бариад ихтгэлж бэлдэнэ гэж бодож байгаа. Окей. За манай хоёрын хувьд болохоор нэг бичиг цаасыг одоо хамгийн чухал гэдэг сэдвтэ хэрн санал нийлэх үү? Аль хэсгээрээ нийлэхгүй эсвэл тий. Бичиг баримт миний хувьд бол би өөрөө нөгөө төрийн байгууллагаарч явсан, хувийн байгууллагаарч явсан учраас бичиг баримт чухал гэдгийг бол бас санал нийлэн бүр 100% нийл. Тэгээ гол нь нөгөө бичиг баримт ингээд боловсруулаад бүрдүүлээ явхад өөрөө бас хүн чинь тэндээс нөгөө ажлынхаа дараа л алдсан алдаа янз бүрийн юм бас давхар олж хардаг. Тэгэхээр ер нь бичиг цаастай ажил сурах айгүй бүр ялангуяа инженеруудад бүр шаардлагатай. Тэрийг бол өдөр тутмын ажлынхаа нэг хэсэг хөвшил болгочвол одоо бүр их одоо юу гэдэг нөгөө өөрт нь ч өрөөлтөнд ч амар авах гэж л гэж. Манай салбар ч одоо бас төгтөж шүү дээ. Ажлын журнал хөтлөн, тэгэл хажуун материал захиалга, зураг уншин, тэгэл одоо янз бүрийн нөгөө шаардлага зөвлөмжийнхаа биелэлтүүдийг гаргана. Тэгэл ингээл айгүй их юутай төсөв тооцоогоо давхар хянана гэл ингээл хав хөдлөн хамгаалаа мөрдөн талбайгаа жиг тариуцахаас болол тэгэхээр чи бүгд нөгөө бичиг цаас дээр үнэлж явж байгаа байхгүй. Тэгэхээр их сонирхолтой сэдв байсан. Гайгүй сэдв бол надад тийм. Тийм, өрн баримт бичих дээр бүр юм цаг гаргаад одоо хүн цаг магаар ажиллаа тооцдог бол тий. Бүр хүн цагийг гаргаад ингэж ажилласан байгууллагын ажил бол нэлээд чам бай. Эргээд ямар нэг асуудал гарахад юу боллоо гэдгийг заавал тэр хүн нь байхгүйгээр мэдэх боломжтой. Тэгэл ер нь ингээл хүнээс хамаарахгүй мэдээлүүлэх гол арга л гэж хараад байгаа юм. Тий. Тэр онгайгийн тэр нөгөө мессеж аяа гоё мессеж байсан л та тий. Ер нь хүн үлддэг үү цаас л үлддэг байхгүй тий. Тэр цаас л ерөөсөө хин юу ийсэн яасан эснийг л одоо их тодорхой болгож байгаа байхгүй. Тэгэхээр тэр цаасыг их тодорхой үлдээвэл хүн ядаж одоо юу гэдэг юм. Энэ оянгаа ажиллаад дутуу ичч гэдэг юм. Аянгаа ерөөсөө ажлыг өгч гэдэг юм. Тийм ядаж араасаа нэг л дагуулгүй тий. Санаа зовлтгүй ажиллаа өгүүлж авалч гэдэг юм. Тэгээ айгүй чухал тий. Тэгээ надад бас их чухал санагдсан.
баримт бичгийн боловсруулалт тэр баримт бичигт хэрхэн яаж хандж байгаас нь тэр байгууллагын соёлыг бас тодорхойлох байх гэж боддог. Тэгээд энэ нь болохоор амар дарамт шахалт гэж сая вингаад гисэн шин. Яг дарамт шахалт бол биш. Нөгөө одоо манай чинь те нөгөө нэг 70 оны инженерүүд ч юм уу одоо 30 40 гарсан инженерүүд баримт бичиг одоо хийх ерөн сонирхолгүй. Талбай дээрээ л одоо улаан журналаа хөтлөл актуудаа бичээл за тэрийг л одоо барай явж ивэл болоо гэж боддог. Яг үүндээ энэ нь болохоор маш нөгөө нэг дээр үеийн хоцрогдсноос гадна одоо маш их деталь биш те ерөнхийд нь ингээ юмнуудыг ингээд үлдээчдэг. Тэгээд баримт бичиг бичээд юун дээр алдчихж байгаа гэдгийг хараад сайжруулад цаашдаа ийм болыг гэж төлөвлөөд нэг талаараа бас нөгөө чинь хэлдэг дээр цаг хугацаа хэмээсэн зөв зохион байгуулалтанд орох тэгээд хяналт шалгалтанд тод байх гэх мэтчлэн маш олон давуу талуудыг бий болгоцож байгаа гэдэг утгаараа маш олон давуу тэ нэг чухал сэдв байсан гэж би бас бодож байгаа. Миний хувьд болохоор одоо бичиг баримт чухал гэдэгтээ санал нийлэн. Гэхдээ нөгөө ямар төсөл дээр вэ гэдгээс шалтгаалаад одоо харилцан адилгүйгээр те наривчлал нь өөрчлөгдөхгүй бол бас хэцүү юм шиг санагдаад байгаа. Улсын одоо төсөв үн бүрдэлт ямар норм дүрмээр тооцогддог вүлээ. Тэрэн дотор инженерүүдийн цалин хангамжийг ихэнх ажил олгогч зөвхөн барилга дэшээ босч байгаагаар үнэлж авах жишээ нэ те. Тэгэхээр тийм үнэлгээтэй газар бичиг баримт барай яваад хахаар хүнд ч үнэлэгдэхгүй ажил бас хийж байгаа юм шиг зарим тохиолдолд ингээд харагддаг. Тэрийг одоо би жишээлбэл биеэрээ мэдрээд яваад за чи цаасны инженер байна ч гэж явах шиг зарим нь бүр тэгээ нэг ийм ойлголт байт юм байна л да. Тэгэхээр энэ тал дээр ер нь бас юу гэж харсан байна. Яг ийм хандлага байгаад байгаа болохоор энэ илтгэлийг тавьсан байхгүй. Улсын нийтээрээ энийг зөв ажиллаа гэдгийг ойлгочих юм бол ажил илүү баталгаатай, нотлоготой явна. Яагаад баримт бичиг гэдэг аа гэхээр аливаа хүн баримт бичиг үйлдэж байхдаа зүгээр л толгойдоо бодогдсон бодлоо биччихдэггүй. Бодно, тунгаан, судлан, дор нь гарын үсэг зурж байгаа болохоор бичиж байгаа үг болох нь зөв байх гэж хийж байна. Энийний цаана нөгөө цаг гаргаж өөрөө зөв юм гаргаад хүнд хэлнэ, буцаагаад нөгөө хүнээс комент аавн ч юм уу иймэрхүү байдлаар ажил зөв рүүгээ явах арга юм байна гэж хараад байна. Гэхдээ дими баримт бичиг бол өөрөө цагийн гард учраас хийж байгаа хүн болгоно нь хариуцлагатай анхааралтай байх хэрэгтэй. Тэгээд шаардлагагүй баримт бичгийг бол ингээл баримт бичиг чухал гэдэг нь баримт бичиг их байх гол нь биш. Яг ингээд нэг цаасаарч хамаагүй бүх асуудлыг шийддэг байх нь өөрөө чухал. Нөгөө талдаа угсралтын байгууллагууд болохоор нөгөө ажлаа барилгын ажилч айгүй төвхтэй нарийн олон одоо оролцоо юмнуудтай учраас айгүй төвшил ихтэй байдаг. Тэнгүүд энэ ажлыг ингээ хоошин тавьчихдаг. Гэхдээ яг хамгийн их асуудалд оруулдаг зүйл бол эргээд тухайн ажлыгаа баримтжуулаагүй л асуудал байдаг. Хөвчлээ. Тэгээд баримтгүй компанид буруудад үлддэг. Одоо аливаа төсөл дээр чинь зураг төсөлтэй, барилга ухсралт, захиалагч гэх олон талууд байна шүү дээ. Яг баримтгүй компани л асуудлын буруудан болох байхгүй. Тэгээ баримттай компани чи би ингэсэн шүү дээ гэдэг ингээ гаргаад өгч чинь тийм. Тэгэхээр эртлээсээс өөрсдийг ч хамгаалах аюул чухал арга. Дээрээс нь нөгөө тий онлын хувьд академик төвшөнд энийг баталгаажуулж хэлэхэд за ISO нэвтрүүлнэ гэж ярьдаг те. ISO дээр бол 7 дугаар бүлэгт нь бол одоо document information буюу баримтжуулсан мэдээллүүд байх хэвээр гэж заасан байдаг. Саяны хэлдгээр нөгөө зарим компаниуд энийг хит текстүүлж ойлгоод бүх юм баримттай байх хэвээр байна гэд одоо маасаар нь баримтжуулдаг. Тэгэхээр ерөөсөө баримтыг хэрэглээ байх хэвээр гэдэг талаас нь бас ингээд харуул те. Нэг бичиг баримтын цаана нэг зорилго байх хэвээр. Тэр зорилго хангагдахгүй бол тэр бичиг баримт хэрэггүй л гээд бид нар бичиг баримтыг удирдах сурчвал хэрэггүй бахан хүн суртал үүсгээд байгаа бичиг баримтууд алга болно гэж бодож байна л та. Тэгвэл яаж ийм хэрэгтэй бичиг баримтуудыг яг өөртөө тохирсон овор хэмжээтэйг гаргаж авах вэ гэдэг тал дээр нэг өөрийнхөө тохиолдсон тип дээр кейс боёо одоо нөгөө бодит түүх дээрээ зарим нэг тийм алхмуудыг зөвлөөч. Тэгээд танах ямар онцлогтой байгаад юуг яхаар болов? За яг баримт бичгийг багасгах гол арга бол нэг тухайн чеклист ч юм уу альва нэг баримт бичгийнхаа хуудсыг ер нь бол анхнаас нь одоо бэлж байгаа хүндэд хэлчихдэг. Одоо энэ ерөөсөл нэг нүүр баймаар байна.
Тэгэнгүүт нөгөө доторх контентоо тэр хүн чинь ингээд нэг нүрт багтаахын тулд нэлээд бодож боловсруулна. За хоёрдугаар тал ер нь л нэг нүур байлгамаар байсан ч хоёр нүур гараад ирсэн ч хэрэглээд үзэх хэрэгтэй. Хэрэглээд ингээд нэг процессороо яваад үзчихэр чинь тэнд хаана найл нь хэрэгтэй, найл нь хэрэггүй гэдэг нь тодорхойлоод тэгээ нөгөө компани өөрөө ISO хэрэгжүүлсэн болохоор байнгын сайжруулах хандлагатай учраас хүмүүс ингээл энэ болохгүй ингээл комент хэлчихдэг. Тэрнийга хурдан сайжруулад ингээд явж ивэл зүгээр. За хувилбаруудыг хадгалж явах бол аюул чухал. Ямар хэлсэн. Тэгээд ямар өөрчлөлтүүд орсон. Ингээд энэ өөрчлөлтийн менежмент өөрөө нөгөө баримт миний гол мессеж бол баримт бичиг бол биднийг одоо ингээд өмнөхөөсөө сайжрах гол арга байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хувилбаруудаа хадгалж ямар өөрчлөлтүүд байсан. Одоо нэг өөрчлөлт нь төрөөд таалагдахгүй байлаа гэхэд төрөө тэрнийг яагаад ингэж өөрчилсөн бол гэж харах боломжтой байх хэрэгтэй. Тэгээд учрыг нь ойлгочвол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч нэг болж байна. Эсвэл өөрийнхөө аргументыг гаргаж болж байна. Гэх мэтчил ингээд хувилбаруудаа хадгалах арга бол нэлээ яадаг. Тэгээд цухтах гэхээсээ илүү их байлаа гэд ашигтайгаар багасгах хэрэгтэй. Ашиггүй үнэхээр энэ шаардлагатай байвал тэрнийг нэмээд их байлгалаа гэд тэгтлээ буруутдаг гэж харж. Яг санал нийлж. Нөгөө одоо жишээлбэл тэр байгууллагын мэдлэг гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө саяны хүн энэ дээр алдаад би ийм өөрчлөлт оруулаад ингэчлээ гэдгээ одоо зарим байгууллага бол нөгөө өмнөх дээр шууд edit хийгээл файл майлны архив байхгүй. Бидгээс болоод жилийн дараа гэхэд яг жилийн өмнө гаргаж ирсэн дээр өөрчилж байгаа буцаад очсон байх жишээ нь ийм үйлдэлүүд их ажиглагддаг л да. Тэгэхээр энэ одоо хувилбаруудыг удирдах одоо өөрчлөлт мэдлэгээ удирдах гэдэг бол айгүй чухал юм байна гэж бодож байна. За манай хоёрт нэмэлт санал байна. Бичиг баримтын удирдлага хэрэглээ, бичиг баримтжуулалт тал дээр. Юу энэ балиа бичиг баримтыг нөгөө маягтанд оруулах аюул чухал юм шиг тийм. Тэгээд маягтанд оруулахаар зэрэг нөгөө хүн нөгөө дэлгэрүүлж бичих шаардлагагүй. Тодорхой юм уу болж игэл чеклист үүсгэж ч юм уу болж игэл зүгээр тодорхой асуултанд тийм үгүйг хариулцдаг байвал тэгвэл одоо хүмүүс нөгөө бичиг баримтанд төвөгшөөх нь бага болох. Одоо манай айлда төслийн акт бол ингээл бүр зохион бичлэг шүү дээ. Тийм. Заавал дэлгэрүүлж бичих шаардлагатай болдог. Гэтэл тэрийг зүгээр чеклистэнд оруулах боломж бол байгаа байхгүй. Адныхан ч гэсэн тэгжил ашигладаг. Тэгээ үе шатны ажлуудаар шууд чеклист тэр хаагаа явуулдаг. Тэгэхээр манайх ч гэсэн тийм юм бас орох шаардлагатай. Ажлын журналыг ч гэсэн зүгээр юм маягтай байна байхгүй. Өдөр болгоны тэмдэглэлийг хөтлөх шаардлагатай. Гэхдээ ямар хэлбэр гэдэг нь бас айгүй чухал байна. Тэгээд маягтанд оруулчих. Цаг агаарын биччихдэг бокс гаргачих. Тийм ядаж одоо жишээ нь үйл байна уу, зам байна уу тий. Температура зүгээр тэнгуут өнөөдөр тэд байсан, салхи тэд байсан. Тэгэл тэр ажиллаа, энэ ажиллаа. Тэрийг зүгээр чеклист маягаар ч юм уу бас зарим нэг юм дээр ганц нэг өгүүлбэрээр тавьчихдаг ч байт юм. Тийм байдлаар яахгүй бол одоо энэ ажлын журнал ил ажлын акт бичих бол нэг энэсээр ялангуяа одоо манай энэ барилга угсралтын компаниуд юм хав дарсан зүүд байгаа даа. Тэгээд бүр комисс тулгаж байгаад нэг бөөндөө сууж хийдэг. Тэгээд бөөн зохион бичлэг болчихж байгаа байхгүй тэр нь. Ямар ч үнслэг. Тэр баримт болох гэхээсээ илүү ерөөсө үлгэр бол дуусч байгаа. Зорилго нь тодорхойгүй байна тий. Тэгэхээр тэрийг нөгөө нэг 10 жил сайжирсангүй. Тий. Тэрийг ерөөсөө ингээд маягтан шилжүүлэх шаардлагатай, хэлбэрчлэх шаардлагатай. Тий. Тэгэл одоо тогтолцооны үед бас тэр чинь өөрчлөлт хэрэгтэй байгаа байхгүй. Плюсын төслөөр бол нөгөө daily report те талбай ажлын нөгөө чеклистүүд, ажлын өмнөх дунд дараа шалгадаг гэх мэтлэн одоо авч явж байгаа байгууллагууд бас байгаа тий сайн жишээ болоод тэгэхээр одоо энэ зөвлөр бол одоо байгууллагуудыг аль болох чиглээсээ гэдэг юм бол өөрөө яг олон улсын байгууллагт бас төслийн удирдлагын газар гэдэг чинь нэлээд чухал албан байдаг. Тэрийг хариуцдаг хүний хувьд аюул чухал мессежийг л өгсөн. Тэгээд энэ дээр дэлгэрүүлээд бас зөндөө юм бас цаашдаа ярих байхаа л гэж боддоо шүү дээ. Тийм ээ. За окей. За тэгээд бид нар энэ удаа бичиг баримтын одоо хяналт удирдлага тал дээр эцэгтэй мэдээллийг ярьлаа. Бүх зүйлийг ярьж чадсангүй. Дээрээс нь энэ сэдвийн үргэлжлэл нь одоо бичиг баримтыг дижиталжуулах байна ухаа гэж бодож байна. Тэгэхээр дараа хизээ нэгэн цагт дахиад ярил л дээ. Дижиталжуулах яаж бас ийм физикал биш дижитал орчинд энийг шийдэж болох вэ гэдэг тал дээр баримтжуулах гэдгийг бас хэдүүлээ ярих. Тийм сэдвтэй үлдлээ гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн дугаараа дуусгая тий. За баярлалаа.